Бид өнөөдөр гэрлэлтийн талаар, гэр бүл салалтын талаар залбирлаа самт хийхээр байна. Энэ ясар чухал олон талбарт олон зүйлсээр бид энтгэр сүнслэг чөлөөлт болон махан бие гэж зүйлсээр бүгд сурцгаая. Бурхны үгэн дээр хэлэхдээ бол Матай 19:6 дээр тийм тэд цаашид хоёр бус харин нэг бие махбод юм иймээс Бурхны хамтан нийлүүлснээр хинч бүс алах гэж хайлтваа гэж байна. Бүгдээр гэрлэлтийн талаар үзэх нь бүгдээр залбирцгаая. Тэгээ ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Өнөөдрийн үгийг ойлгож өгөрөө. Ойлгуулах тусалж өгөөч. Тэгээ салалтын талаар энэ зүйлсүүдийг бүгдээр хамтдаа ойлгохыг хичээе. Тэгээ одоо иймэрхүү нөхцөл байдал хүнд хэцүү байгаа болыг одоо хамтдаа ярьж залбирцгаая. Тэгээ салалт гэдэг зүйл хоёр хүн хамтдаа гэр бүл болж амьдарч байгаад тэгээ цаашид хамтдаа амьдрахыг болохыг сонгох болно. Тэгээ бүх зүйлсээ хаваагална гэсэн тийм шийдвэр байгаа. За яг миний амьдарч байгаа Америк нэгдсэн улсад бол гэр бүлийг бол нэгж гэж үздэг. Тэгээд гэр бүл нэгж болохоор хэрвээ тэр хоёр салаагүй байх тохиолдолд нэг гэр бүл байхад эзэж нэг нь нөгөөдгөө шүүхтэй юм уу ялаад юм уу ингэж аливаа нэгэн шийдвэр дээр аливаа нэгэн зүйлсийг ингэж юм хийх боломжгүй байдаг. Яг тэгвэл улс даяараа тэр гэр бүл болсон хүмүүсийг нэг гэж үздэг. Цаашд хоёр биш нэг гэж үздэг. Жишээлбэл за үйл хөдлөх хөрөнгийн за нэг эрэгтэй өвөө нөхөр нь үйл хөдлөх хөрөнгийн байшин хотлож авлаа гэж бодоход өөрийнхөө мөнгөөр үлдээ авлаа гэж бодоход тэрхүү үйл хөдлөх хөрөнгийн байшингийн нэр буюу одоо тэр нэг ордер дээр зөвхөн өөрийн нэрийг бичих боломжгүй. Заавал эхнэрийн нэрийг заавал оруулах хэрэгтэй хуулиараа. Яагаад гэвэл хууль тэднийг нэг хүн гэж үздэг. Хизээч хин мөнгө төлсөн сүр шалтгаалаад заавал хоёр хүнийг оруулдаг. Аливаа нэгэн зүйлсээр ялгаа нэг үйл хөдлөх хөрөнгийг юм аливаа нэгэн зүйлсийг хүн зарах тохиолдол бас адилхан заавал эхнэрийн шийдвэр гарна. Хичнээн ганцхан нөхрийн шийдвэр байсан нөхрийн нэр дээр байсан ч гэсэн хамтдаа шийддэг гэнэ. Хуулиараа бол нэг гэж үздэг байна. Тэгэхээр энэ бид гэрлэлттэй холбоотой бүгд хамтдаа энэ ойлголтыг үзэхэд хууль биднийг нэг гэж үзэж байна. Тэгээд Бурхны үгнээр бол бидээс үнэхээр Бурхны нийлүүлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр нийлүүлсэн тэрхүү нэгж байгаа. Энэ бол үнэхээр яг эцэг эхээс салаад яг нэг хүнтэй хамт амьдраад хүүхдүүдтэй болоод яг цааш нэг амьдрнаа гэж явж байгаад гаргасан шийдвэрээсээ буцах шийдвэрээ хэлж байгаа. Бууж өгөх юм уу? Тэг ерөөдөө тэр нураах шийдвэр гэсэн үгтэй салалт гэдэг нь. Тэгээ энэ салалтын талбар дээр юм хүмүүс салалтанд хүрдэг шалтгаанууд нэг бол ойлголцохгүй байх, санхүүгийн хямрал, аливаа нэгэн байдлаар ингээд гаргаж буй шийдвэр болон бүх зүйлс төр нь яг тэдгээр хамтдаа байх боломжгүй гэж бодсон сэтгэл готрал болон одоо дараа гэр бүлийн хүчирхийлэл архиталт донтолт хар тамхины донтолт аливаа нэг мөрөтэй тоглох юм уу бас тэгэхээр араар тавих буюу өөр үнэтэй явуулдаг гэх мэт олон шалтгаанууд байдаг. Тэдгээр шалтгаануудыг ингээд шийдэж чадаагүйгээс болоод салах гэдэг зүйлс рүү хүмүүс зарим нэгэн шийдвэр гаргаад зарим нэгэн шийдвэр гаргадаг. Нэгэн шийдвэр гаргаж нөгөө талын шийдвэр гаргадаг байх жишээ нэ. Тэгэхээр салалтын одоо юм ялуу нэг шүүх хурал дээр болгоод гэр бүл салъя гэж шийдэж байгаа нэг нь хэрвээ би салахгүй бол шүүх автоматар 6 сараар шууд 6 сарын дараа ирээ гэж явуулдаг. Тэгээд бол бэлэн биш ээ гэж үздэг байгаа. Тэгээд өнөөдөр яг ярих ч байгаа гол зүйлсүүд нэг бол тэдгээр аливаа сая дурдсан тэдгээр хэсгүүд болон тэрнээс бас бусад хэсгүүдээс болоод аливаа нэгэн зүйлсээр хүн махан биеэр сэтгэдэг бас сүнслэг зүйлс гэж бас байдаг. Махан биеэр сэтгэхээр бол аливаа нэгэн гомдол за одоо жишээ нь би зүгээр эрэгтэй хүн аливаа нэгэн алдаа юм уу гим нүглүүлдээд шийдвэр гаргасан байлаа гэж бодлоо л да. Тэгэхээр тэр байдал дээр нь яах вэ гэвэл тэр байдал дээр нь эмэгтэй хүн гомдсон байлаа гэж бодоход махан биеэр гомдол гэж байна. Уур хэлэн гэх тэр олон зүйлсүүд байна. Үүний хажуугаар сүнслэг зүйлс гэж байдаг. Хүнийг иддэг. Тэгээ сүнслэг цэвэрлэг хийлгэг болохоор хүмүүс өөрөөрөө шийдэж чаддаг. Мэдээж хин нэг нь маш их нөхөртэй юм уу харьяа дотноо гомдоход ингээд тэр хүнд муу зүйлсийг хийхэд өөрт муу зүйлс хийхэд харахгүй байхад үнэхээр хүнд хэцүү. Тэгээ тэр үйл махан биений хувьд үнэхээр гомдон, хорсон, уурлан гисэдэж гисэн бас тэрийг давж гарах боломжтой болно. Ялангуяа Христ итгэдэг бурханд итгэдэг хүмүүс давж гарах боломжтой. Бас үүний хажуугаар энэ нь юу гэвэл ингээд гомдоод одоо энэ Библиэр бол 70 дахин 7 дахтуг уучлагдж байгаа байхгүй.
Тэр хүний гим нүгэлтэй ярих биш. Зүгээр гол нь ах トゥ угээр уучлах дээр санаагаа нийлэх нь чухал. Тэгээ санаагаа нийлэхгүй болохоор санаа нийлэх нь болохоор тэр хүнийг уучлах өдөр өдөртөө уучлах. Ямар ч гомдлгүй. Гэтэ байх боломжтой байгаа. Харин энэ зүйлсэд бурхны үгийг дагаад явж байхад энэ зүйлс яадаг бол сүнслэг зүйлс хүмүүсийн амьдрал дээр ингээд гараад ирдэг болохоор яадаг бол сүнслэг зүйлсээс болоод тэдгээрх талбарууд дээр нь яадаг бол сүнслэг зүйлсээс болоод сүнслэг зүйлс боёо сүнслэг тэнгэр бодормоо сүнс заримдаа хүмүүс тэр гомдлын сүнснүүд хүмүүс дээр наалдчихдаг. Тэгээд үүнийг удаагаар нэг чамааг ингэж хомдоос шүү дээ. Хөдгийн адгийн амт ингээд тахтай яхад энэтэй амьдрал бүтэхгүйгээд тасралтгүй салалтын бодлуудаар дайж давшаад та өөрөө бас тэрийг борохын зөвшөөрсөн байлгаад байгаа бас гэрх биедээ байлгаад байгаа бөгөөд яг тэдгээр зүсдэг хөөгөөг үүс болоод аливаа нэгэн тэдгээр хүнд олон зүс байдаг олон зүс наалтсан байх боломжтой байдаг. Тэгээд энэ гэр бүлийн салалтын сүнслэг цэвэрлэгээ хийх залбирал хамтдаа хийцгээе. Тэгээд сонслог салбарын сүнслэг зүйлсүүд хөөгөөс болсон байх магадaltaй. Ингээд тэрвээ танд ямар нэг юм сүнслэг зүйл наалцсан байхдаа мэдхийн бол тэдгээрхийн хөөсний дараа та өөрөөрөө бодоод сэтгэхэд үз. Яг салалт гэдэг бол маш том шийдвэр. Өөрөөр та үр хүүхдүүдтэй бол энэ зөвхөн таны талаар шийдвэр шүү дээ. Тэдгээр үр хүүхдүүдийн ирээдүйн эрх мэдэл бөгөөд тэдний сайн сайханд энэ хамаатай зүйлс юм аа. Тэгээ Библиэлд хэлэхдээ бол тэн цааш иймээс бурхны хамтан нийлүүлсэн хинч бүх салгах гэж айлцсан байхгүй Матай 19-ийн дугаар дээр бурхан нийлүүлсэн байгаа юм хинч бити салгах гэж. Дараачих нь болохоор Малах 2:16 дээр учир нь би салалтыг үзэн яддаг гэж Израилийн бурхан зайлж байна. Бурхан гэр бүлийг бүтээсэн. Гинүүл орж ирэхээс өмнө Адам тохирогч туслагчийг өөр Адамаас бүрдүүлсэн байнамаа. Тэгээ энэ бол гэр бүлэлтүүл бурхнаас бүтээсэн бурхны зүйлс юм аа. Нэг төрхөө бүтээл байгаа. Энийг салгаж байгаа гэдэг нь болохоор өөрөө тийм сайн зүйл биш байх ёстой системээс гаргаж байгаа гэсэн. Салалтыг би зээждэг, дэмждэггүй. Ямар нэгэн зүйлсээр хүмүүс маш их сэтгэл готрлын энэ сүнслэг цэвэрлэгийг хийгээд бас сэтгэлийн цэвэрлэг гэж яддаг. Тэгэхээр сүнслэг зүйлсүүдийг хийсэн дараа сэтгэлийн цэвэрлэг нь болохоор хүнд гомдсон байлаа гэж бодоход гомдлоо нөхөртэй гомдлоо инглээ. Тэгэхээр тэр зүйлсүүдийг хэн нэгэндээ ярина, цэвэрлэн, уучлан гэж ярьсан дараа хүн итгэх боломжтой. Үнэхээр боломжтой. Олон ч хүмүүст би тэрхээ зөвлөгөө өгчсэн. Олон ч хүмүүсийг би залбирж ярьж байсан. Тэгээ олон хүмүүс итгэх бүрэн боломжтой юм аа. Бүгд хамтдаа эхлээд танд яг одоогийн байдлаар яг энэ саллалтын талбар дээр бодох хамаараа салан мална гэж ярьж байгаа бол тэгэл ийм сүнслэг зүйлсүүдээр үг таалгууд нээн гэсэн. Манай гэрэлүүд угаасаа салсан, манай удмаараа юм салсан ийм гэрэл шүү дээ. Одоо салдгаа гэх юм бол энэ яг салхамаа та саллалтын үг таалгуудыг нээн, сүнслэг зүйлсүүдийг дайрах боломжийг өгнө, үг таалгуудыг нээнэ. Тэр эхлээд хэрвээ ийм үг таалгууд нээсэн бол хамаараа бүгдээрээ яг залбирцгаая. За бүгд анхаарал хандуулаад харин сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Яг эзэн Есүсийн нэрээр манай удамд гэр бүлүүдэд олон салалт болж байсан. Тэрний нэг нь л миний амьдрал болж байгаа юм байлгүй дээ гэж хүлээн зөвшөөрсөн амаараа тунхлыг Назарын Есүсийн нэрээр би хэрэгсгүй болгож байна. Цэвэрлж байна. Үгээр дамжуулж нээсэн сүнслэг үе таалгуудыг Назарын Есүс нэрээр би хааж байна. Яг одоо энэ үе таалгуудаар орж ирсэн миний биеийн дотор гадна наалтсан хорслын, гомдлын, зүүцлийн тэнийг заавал амаараа тунхалж залбирдаг шүү. Дотроо чөлөөлдөг шүү. Дотроо биш. Огт ярьж чаддгүй хүн л дотроо хийнлээ гэж бодоход заавал энийг амаараа тунхлаа шүү. Хорслын, гомдлын, зүүцлийн, үл уучлалын, атааж тооны тэр санаа зовлтын, айдсын бузар сүнсүүдийг хөөн залуулж байна. Яг одоо миний биеэс зайлцгаа. Назарын Есүс нэрээр зайлуулж байна. Яг одоо намайг
хохирогч болгоод намайг доромжилж чи ийм болохоро, чи марчааг болохоро, чи нөхөртөө голгоцсон, эхнэртээ голгоцсон гэж ярьж буй бодормоо сонснуудыг Назарын Есүсийн нэрээр би зайлуулж гаргаж хайж байна. Цэвэрлж байна. Есүсийн нэрээр. Амен. Ингэж бид нар залбирал хийхээр байна. Тэгээ энэ залбирлыг бас бүртгүүлэн дагаад олоодоо та хэрвээ сая хийгээд нэг өнгөрсөн бол ингээд олон зүйлс хорслын сүнсээ бол дахиад мэдрээ дахиад хөн. Дахиад гомдлын сүнсээ бол дахиад хөн. Маргааш дахиад хэрвээ дахиад мэдрээ бол дахиад хөн. Тэгээд үнэхээр тэдгээр сүнслэг зүйлсүүд ингээд энэ сүнслэг тормент буюу хүнийг ингээд зовоож идэг дот. Хүнийг ингээд зовоогоод ядраагаад тасралтгүй яриад ингээд хэцүү идчихийдэг. Хэрвээ сүнслэг зүйлсүүд хөөчгөр хүн амар тайван болчдөг. Мэдээж тэр сэтгэл зүйн хувьд хорссон, гомдсон, зэвүүцсэн, үл уучлсан хэсэг цэвэрлэгээ хийгдэг байгаа болохоор тиймэрхүү мэдрэмж бас жоохон байж болох ч гэсэн ийм бодлууд байхгүй. Хүний ингэ зовоохгүй байх нь маш сайхан, эрхчлөөтэй байх нь чухал. Яг тэгвэл энэ гомдлын ийм сүнслүүдийг хөөх чухал, угаасаа хүнээс хөөх нь чухал. Харин тэрхүүр махан биений бодлууд, махан биен дээр зэрэг гомдсон, сэтгэл зүйн гомдсон гэмтсэсүүдийг хийнэ каунслер буюу гэр бүлийн зөвлөгч тэдгээр хүмүүстэй бид нар ярьж, эдгэж үнээр явдаг юм аа, ярьж урагшаа явдаг юм. Гэр та бүгдэг уриалж байна. Үнэхээр цэвэрлэж байна. Тэгээд та бүгдэг уриалж байна. Тэгээд яг тэрхүү сүнслэг зүйлсүүдийг бүгд хамтдаа залбирцгаая. Шаргалсан зүрхээ би авч ирж байна. Есүсээ миний зүрх шаргалсан байна. Ийм зүйлсээс ийм хүнд хань жил болохын хүндээ би гомдсон. Надад ингэж хандаад яах вэ? Хүүхдүүдээ ингэж хандаад байхдаа яах вэ гэж гомдсон. Тэр бүх зүйлсүүдийг явуулж байна. Яг би хань ижлээ бүрэн уучлахыг сонгож байна. Миний шархалсан зүрхийг эдгэж өгөөч Есүсээ. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Тэгээд гэр бүл сал болохыг оролдож байгаа хүмүүс яадаг л хувиа ачиж идэг дандаа. Хувиа ачиж хүүхдүүдэд боддгоо. Хүүхдэд хийж болох хамгийн муу зүйлээр салалт. Хүүхд ирээдүйд аав үгүйсгүй ээж гүйснэ гэсэн үг. Тэгэхээр шоронд орсон хүний хүүхдүүд нь шоронд орох магадлал нь 60% өндөрөдөг гэж аахгүй 60-аас 70% өндөрөдөг. Тэгээ яг салалтнаас адилхан өндөр. Ээж аав нь салсан байхад өөр хамгийн ойр дотны хайртай тэдгэр хүмүүс нь салсан байх салсан тохиолдолд таны хүүхдүүд дагах боломжтой. Тэгэхээр та зөвхөн өөрийнхөө нөхөртөө эхнэрээсээ салаад энэ зүйлүүдийг өөрөө ингэ шийдэж байгаа. Энэ бол шийдэл биш. Зүгээр л энэ асуудлыг шийдэхгүй, би энд оролцохгүй, энэ сүнслэг зүйлсийг хөөхгүй, уучлах юм уу сэтгэл зүйлээ хүн эдгэхийг сонгохгүйгээр тулалдахгүй байхыг хэлж байгаа. Тэгээд энэ бол харамсалтай. Тэгээд бурхан хэлэхдээ би салтыг үзье яадаг гэж хэлсэн байхгүй. Гэр бүлийг бүтээсэн байдаг. Өөр хүүхдүүдийн эрх ашиг гэж чухал. Үнэхээр яг эцсийн зогсоолчин салалт болчиход байгаа юм уу? Та хэзээ цагт 20 жилийн дараа, 30 жилийн дараа, магадгүй 40-50 жилийн дараа таны хүүхдүүд маш том болоод насанд хүрсэн байж хаад яг таны замыг дөөрөөгаа тэр яваад аав ээжээр салаад байж хаад болохоор манай аав ээжээр салцсан. Угаа салтан зүв байсан ингээд гэр бүл бүтээч дахиад салтлаад яавал тэдний рол модель буюу тэдний харж өссөн хүмүүс нь салаад тэр нь зүв гэж бодоод гэр бүл нь салж байвал ямар харамсалтай вэ? Тэр зүйлсүүд яг та үе таалга нээж гинүү яг одоо нэг боломжтой байна. Яг бол та одоо яг тэр шийдвэрийг гаргах гад тэрний араас хөөцөлдөж явж байгаа юм. Харин таны дотор сануулъя бурхан танд юу гэж хэлсэн байна? Сална гэдэг ингээд тэгвэл бурханы үгэн дээр үл юу гэвэл бурхан салтыг үзээд бурханы нийлүүлсний хинч бүх салгаа гэж хэлсэн. Мата 19:6, Малах 2:16 гэх мэтээр шүтнүүд төр
Бурхан ингэж хэлсэн байна. Та Бурханы хүслийг дагаж гинөө эсвэл хувиа хичээж гинөө. Яг одоогийн байдлаар танд найдвар байна. Үнэхээр бүрэн дүрэн байна. Та Бурханы дотор буцаж ирнэ. Залбирны залбирлыг дагаа залбираа. Бүгдээ гэр бүлийн уул буй гэр бүлийг босгон байгуулах тэр талбар руу шилжиж орсон байгаа. Тэр хэсэг рүү явж гин. Та өргөжлөн сонсороо. Эзэн Бурхан таны дотор шин зүйлс хийх болтугай. Салал буй эцсийн тэдгэрх нэг юм шийдээгүй тийм нэг юм нураа гэсэн үг л дээ, салдаг нураа гэр бүл зүйлсийг нураадаг зүйлсүүдийг гэтээ гол нь магадгүй энэ нөхөр эхнэр маань ингэснийг та мэдээгүй ш, та мэдгүй жижигээрээ та ингэ мэднэ, та ч гэсэн гимнүгэлтэй аж та Бурхны өмнө таас юу хийж илаа, гимнүгэлтэй та Бурхны эсрэг ямар нэг хөлөөлж илаа, тэгж яагаад бидний гимнүгэлтэй аж Бурхан биднийг тэр бүх гимнүглээс нь уушвал тэр өөрийн хүү гэлгээсэн байна. Тэр өөнхөө уучлал нэг үсээр би мөн хамтаа болсон юм. Та мөн хамтаа болсон. Тэгээ Бурхан биднийг өөрийг нь дуурайгчд бай гэсэн. Бид дуурайхаар дуудагдсан. Тэгээ яг энэ хүн нөхцөл байдалд та нөхрөө эхнэрээ яг ийм хийсэн. Та тэгвэл өөрөө л руугаа анзаарах хэрэгтэй. Би өөрөө Бурханы юм хийж энэ хүн миний эсрэг хийсэн гэж ярих нь бас хоёр нүртэй. Би өөрөө Бурханы өмнө гинүгэлтэй байж Бурхан намайг уучлсан гэж би хажуудаа ах トゥ угаа 70 дахин 7 уучлаа гэж хэлсэн. Тэгээ уучлах боломжтой, цэвэрлэх боломжтой гол зам танд хүсэл байна уу? Та өнөөдөр хүсэл байв. Ялмаа тэн зөвхөн дүнхээр жоохон ч гэсэн хэсэг бол эзэн Бурханаас хүч чадлыг гуйцгаая. Намайг дагаа залбираарай. Эзэн минь гэр бүлээ аврахад, үр хүүхдүүдээ аврахад, үр хүүхдүүдээ элэг бүтэн өсгөхөд надад хүчийг өгөөч. Надад найдварыг өгөөч. Намайг эдгэж өгөөч. Намайг бүрэн сүнслэг чөлөөлөхөд удирдах өгөөч. Есүсийн нэрээр залбирч. Амен. Зэмэрхэн та бүхэнд цуг байгуултгана. Зарим хүмүүсээс хувийн чадвар холбогдоод зөргөл рүүхийг хүсэж байна. Тэгээд үнээр та хүсэж байгаа бол энэ бол албатай биш, огт оромшуулж байгаа ширхэг тийм хүмүүсээ болоос тэгэх боломжтой Бурхан таныг хөдөлгөж байгаа бол та хүн нэг бүрэг эзэн Бурхан өрөөх болтугай. Бүх гэр бүлүүд, бүх хүүхдүүд элэг бүтэн өсөх болтугай гэж өрөөж байна. Монголын гэр бүл Христ итгэдэг гэр бүлүүд элэг бүтэн өсөх болтугай. Үнэлэг ард түмэн байх болтугай. Есүс нэрээр хүн нэг бүрэг гэр бүлдээ сайхан амьдрах болтугай гэж өрөөн залбирч байна. За тэг зөв сонголт хийгээрэй та чадна. Үнэхээр та чадна. Би чаднаа гэдэг бүгд орлоо шүү заяа. Би чаднаа.